Яа. Таныг хүлээгээл. Бидний мэдлэг тутсан шүү. Гуйлгаж явсан үгнөөс ч аваачаад яаж охингүйхийг асуугаад болохоор ч юм. Тэгээд 2 цаг үеийн өөр амьдралтай нийгэмд байгаа болохоор юм ойлголцож яах сони хэцүү л байна. Дордлын тухай асуух. Яа хөө ямар ч цаг үе байсан ерөнхий хэв шанж байдаг та. Одоо энэ чинь 900 жил гэр бүл харж яваа нэгэнд бол амжилттай болж байгаа гэр бүл нь тийм үү? Хоёр өөр одоо нийгэм соёлоос гарсан байна уу? Язгууртан болоосоо гарсан байна уу? Тийм үү? Ис хамаарад залуу хосууд маань эмэгтэй талдаа амьдралд тэмцэнгүй нэгэн байх юм бол заавал тэр гэр бүл бат байдаг шинжтэй байгаа мэл да. Ухамжтай юу? Тэгэхээр эн чинь нэг охин жаахан байхасаач альва ажлыг дуустал нь хийдэг. Тийм үү? Санаачилсан ажиллаа байрж авдаг. Түүнийхээ хойноос хөөцөлддөг эмэгтэйг сонгож байх юм бол цаашид ч чиний дэргэд тийм амьдралыг бүтээе, болгоё, босгоё гэсэн тэмцэгчээр орж ирнэ шүү дээ. Тийм биз? Яа, тэр нөхцөлд эрен өөрөө ёс зүйтэй жигтэй байх юм бол эмэгтэйгэн ойлгон хүлцэж тэр их бадрангуй итгэлийг нь бадрангуй тэмцлийг нь хөхүүлж байхад бат гэр бүл болчиход байгаа юм. Одоо ямар ч зовлон жаргалын орон зайд шүү дээ. Гэтэл танхилог охтуудтай ханьсан үед заавал нэг учир явдал болчиход байна. Танхилан охтууд ч хамгийн түрүүнд сална гэдэг одоо орон зайгаа маань тийм үү? Цаашлаад үр хүүхдээ 80 нуруунд дээр хаяат ч өөрөө зүгтдэг. Тэр амьдрал өд тэмцэх сонирхолгүй эрхэлж, нөөлөглөж өлгийдүүлж амьдрсан дадлаасаа гардаггүй. Тийм болохоор эмэгтэй хүнийг эр хүн сонгож амьдралдаа оруулах гэж байх юм бол инкри ялдам танхилах нь нэг бол битээ сонгоо. Харин ямар ч доордо байсан, ядуу байсан гэр бүл өссөн. Эсвэл ямар ч баян тансаг гэр бүлд өссөн хамаагүй. Амьдралууд тэмцэлдэж үр дүнд шундаг тэр эмэгтэйчүүд л хань болж чаддаг. Нэг ийм ерөнхий үзэгдэл байдаг. Үнэн бэлгөө. Тэр эмэгтэй хүний болгоно бүтээн гэдэг үзэл бодол хань юм да. Ухамжтай юу? Түүнээс би чамд одоо алаг нүдтэйг нь сонгоорой гэж хэлэхэд хэцүү. Тийм үү? Асман уруултайг нь сонгоорой гэж хэцүү шүү дээ. Яагаад гэвэл эмэгтэй хүн бүхэн чинь өөр ингэсэн гоо үзэсгэлэнтэй байдаг. Тийм биз? Байгалийн ямар ч амтан өөрийн гэсэн төрхтэй байдагтай адилхан. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд хуурдах шиг тэнийг юм байдаггүй. Хамгийн сайхан эмэгтэй хүн юу гэж? Унтахтаа харсан төрхийг өглөөс ирээд харах явдал юм шүү дээ. Тэгэхгүй өдөр шөнө хоёр нь ялгаатай байдаг эмэгтэй ч чинь асгааталтай. Одоо ч ингээд юу сормос аваад амар сормос авч эмэгтэй хүн ингээл энэ хорвоогийн хамгийн аимшигтай жүжигчд байдаг. Мөн чанарыг олон хийдэг бол мянган онс танилцахтай адилхан асуудал учраас эмэгтэй хүн дээр би ер нь зөвлөгөө өгөхөд маш одоо олон чагт тайлбарлах шаардлагатай болно. Мэдхгүй биш мэднэ. Мэддэг учраас бодилдаг байхгүй юу? Ухамжтай юу? Жишээ
Нэгэн цаг үед тийм үү тэргэл сар мэт дугуйг царайтай одоо эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнтэй гэж шагшигддаг соёлын улсалтай бай гэж бодъё. Тэд нар чи өрөөнийхөө махыг дээш нь боогоор дугуйг цагаарайтай болчих чадна. Аимшигтай. Нэгэн цаг үед тийм үү оногор зураасан нүдтэй эмэгтэйчүүд хамгийн гоо үзэсгэлэнтэй бол гэж хэлэгдэж болно. Тэд нар чи оногор байсан ч нүдээ бүлтгэр байсан ч оногор мэт нүдээ байн жимбил гэж чадна. Аимшигтай жүжигчтэй байхгүй юу? Тохомжтой юу. Нэгэн цаг үед сагсгар хөмсөгтэй одоо соёлын орцоолороо гоо гэж хэлэгдэж болно. Бараг бүгднгийнх нь хөмсөг сагсаа. Нэгэн цаг үед тийм үү жирвгэр хөмсөгтэй сайхан гэж хэлэгдэж болно. Ба бүгд жирвэн. Бүгд хөмсгөө зулгаагаа тавьдаг. Ийм учраас эмэгтэй хүний дүрээс ямар нэг юм олж долгоно гэж ёор байхгүй. Рохомжтой. Гарцаагүй хоёр үзэгдэл байна. Тийм үү. Эмэгтэй хүн тааз томтой байх. Тийм үү. Урдаа хөхтэй байх шаардлагатай. Тэгэхгүй уйтан таазтай эмэгтэй чинь үрийн төрүүлж явахтаа нөхчдөг. Үхчихдэг. Тэр чинь хэцүү. Эмэгтэй хүний удамшлын өвчин уйтан таазаар илрээд байдаг. Тийм болохоор эмэгтэй хүний тааз жижигрэх тусмаа удамшил тэгч чадвараагүй, өрөөн тэгч чадвараагүй. Үрэн тайж байхдаа маш их хоордолог, цовлон идэлж тэр хаашаа бидэнд гаргаж түүнийг нь үрж аргадах гэж тамиран бардаг асуудалтай. Ухамжтай. Цөөхөн хүүхэд гарна тий. Цөөхөн хүүхэд гаргахын дээр өөрөө хүүхдээ гаргах гэж зовно. Гэтэл бид ханин болсон хувьд тэр сэтгэл болоод биеийн зовлонгоос хуваалцъя гэхэд аашийг олохгүй их зовноо. Тийм учраас хялбар хүүхдээ тээдгийг нь сонгох нь амьдралын асуудлын дийлэнх нь шийдэгдчихдэг асуудал. Ухамжтай юу. Тийм учраас урдаа хөхтэй болж өгвөл хоёр хөхөн тэгш хэмтэй том жижиг нь хамаагүй. Жижиг хөхтэй байх юм бол нэг хөхөндөө эмгэгтэй байх асуудалтай. Тийм учраас тэгш хэмнэ чухал. Tagad та зөв том байх шаардлагатай. Ухамжтай юу. За биеийн хэлэмжээс бол бусд нь бүгд хуурмаг учраас юу ч ярих вэ? Бүр өндөр нам нь хүртэл хуурмаг шүү дээ эмэгтэйчүүдийн. Яаж? Яаж? Өсгөвч зүгтсэн гүйжидэг болохоор. Тийм болохоор гоо үзэсгэлэнгийн хуурмаг байдлын тухай яриад ч яах вэ? Я ихнэж байна. Тэ боксоор нь баримжаалаа гэхээр боксондоо хөвөнчих. Тийм үү? Хөхөөр нь хэмжээ гэхээр хөхөндөө болцооны минь. Эднэр чинь гайхамшигтай хуурмаг үзэгдлийн эзэд учраас бүх цаг үед арсны өнгөнд хуртал хуурмаг байдаг учраас итгэх хэрэг байхгүй. Тиймээс хараад ер нь сонгох хэрэг байхгүй. Ухамжтай. Тийм учраас л ханаа сонгохдоо харилцаж үзэх нь зөв. Гэтэл харилцахад эднэр чинь жүжигчд. Байнга л тэргүүний шагнал авахар жүжиглэж байдаг учраас. Бүр согтуудаан хүртэл жүжиглдэг учраас мөн чанарыг нь ухаж гаргах хэцүү. Яаж жүжиглэн? Яаж жүжиглэн? Чиний дэргэд өөрийнх нь дотоод сэтгэлийн дүрийг бүтээж чаддаг. Өөрийгөө хэд дахин хувилаж дүр эсгэж чаддаг учраас ер нь нэг эмэгтэй хүн дүр дотор хэдэн хүн байгааг мэдхэд хэцүү шттэ. Ойлгоно уу? Тэр гагц өөрийнх нь жинхэнэ мөн төрхийг нь олно гэдэг чинь асуудал байхгүй юу? Ухамжтай. За. Тэрийг нь олж гарах ямар арга вэ? Жинхэнэ дүр төрхийг нь илрүүлэн гаргах. Ари скайнер. Бүтээчтэй та хоёр. Яста зовлон гэдэг нь л жинхэнэ дүр төрхийг нь зүлхэн гаргадаг үнэндээ. Зовлон. Ухамжтай. Эмэгтэй хүн ямар нэгэн бэрхшээлж яг ижилхэн ганц мөн чанартай байдаг.
Тэр асуудал бэрхшээлд гаргаж байгаа зан л чамд тааламжтай байгаа бол тэр бол чиний заяа гэж хэлж байгаа амьдралын турш байх. Тэр эмэгтэйний чинь жинхэнэ төрх нь. Ухамжтай юу? Гэхдээ аяг угаахыг зовлон гэж хэлэж байгаа бол эхнээсээ нөхцөл хэрэггүй шүү. Ухамжтай юу? Яагаад гэж угийн аяг угаадаг эмэгтэй тийм үү? Чиний дэргэд хичээгээд аяг угааж иж болох хүртэл хуурмаг байдаг учраас анханасаа чиний дэргэд ирээ цэргүүгээр аяг угааж чадахгүй гэдэг чинь цаашид чи өөрөө аягаан угаах асуудалд хутгалдахын мөн чанар үлгөө. Ухамжтай. Тэгэхээр тэрийг чи хүлцэх үү? Эсвэл засарна гэж найдах уу? Хэцүү шүү дээ. Хадам ээж сайн бол засдаг л юм. Гэхдээ л дийлэнхтэй хадам ээжтэйгээ хамт загнуулаад дуустдаг. Ухамжтай. Өөрийнхөө ээжтэй гэсэн үг шүү дээ. За. Гэхдээ олд суухаас илүү олдож суучаад хадгалах нь илүү хэцүү. Ягаад гэвэл байнгын хувьсалд явж байдаг эмэгтэй хүний нэг төрхөнд дурлна гэдэг өөрөө тэнэглэл юм л та. Тэд нар чинь нийгэм цаг үе урсгал тийм үү соёл шинжлэл бүгдийг биедээ тээж өдөр болгон өөр хүн болж мэндэлж өглөө болгон өөрийгөө дахин төрүүлж явдаг ховсогдхон учраас өөрөө л төвчээртэй байсан нь дээр. Эр хүний хувьд бол. Гэхдээ энэ дотроос нэг л хувьсшгүй үнэн байдаг. Тэр эмэгтэй хүн асуудалд яаж шийдвэр гаргадаг. Тийм үү? Түүнд өөрийгөө яаж зориулдаг гэдэг нь нэг их хувьсаад байдаггүй. Яа мэдээж бас хувьсан л да найз нөхөд ээж яв тэр хажууд нь хин яаж зөвлснөөс ахуулаад арга барилаа салхийг оролддогч тэр нь ерөнхийдөө ижилдүү шин чанартай байдаг. Гэтэ хэцүү шттэ. Эмэгтэй хүнтэй харьцахад байна да өнөөдрийн нийгмийн урсгал ямар болсныг шууд уншиж болно. Тэр эмэгтэй хинтэй уулзсныг ч уншиж болно. Ягаад бол тэр үгний цуураар ингээ эргээ ирж идэг болохоор өглөө байна да. Ус авахаар явахдаа хатан хааны шивгчэнтэй ярих юм бол хатан хааны говцонгийг өөртөө тэчээл ороод ирээд өдөржингөө хатан хаан болж тоглоно. За тэгвэл маргааш нь ус аваж байхдаа сайлчин эмгэнтэй уулзаад ирсэн бол өдөржингөө сайлчин эмгэнтэй амьдрна. Маргааш нь ус авахдаа анчинтай таарлцсан бол би нэг өдөржингөө анчинтай амьдраад гээд хэдэн мянган дүртэй амьдрах учраас зүгээр л хүлцэн тавьчих. Өөр үг байхгүй. Тийм л юм. Ухамжтай. Тийм болохоор энэ хувьсгдохыг нэг хэлбэрт нь байлгана гэдэг л хэцүү асуудал. Бид нар чинь бараг хувьсж өөрчлөгддөггүй шүү дээ. Зүс сууж тийм үү. Ус сахлал цайрахаас өөр нэг хувьсахгүй шүү дээ. Гэтэл эмэгтэй чинь өдөртөл бараг хэнтэй уулзснаасаа болоод хувьсаад байхаа. Хувьсгдох учраас магадгүй тогтвортой гэр бүл байлгахын тулд уулын мухад хэнтэй ч уулзуулахгүй амьдсан нь дээр. Их юм бол нэг зангаараа байна шүү. Ялангуяа мэдээлэлжих төвшин нь их байх тусмаа нөгөө телевиз, Facebook тийм үү мэдээллийн их сурвалж нь олон байх тусмаа өшөө олон хувьсэл нөгөө эмэгтэйд чинь явагдана. Аюултай байна. Цуглуулах юм чи. Тэндээ санаа аваад өстэй. Үзэгдэх байх. Санаагаа өөрийн биедээ хэрэгжүүлж зүрхэлдэг нь аимшигтай байхгүй юу? Би бүр гайхаад бардаггүй ертөнц бол нэмэгтэй гэж үү. Тэгээ байгаль их өөрөө тийм хувьслын үзэгдэлтэй амтэн штэ. Яг тэрийгээ дуурайсан. Тэнгэр бол тий байдгаараа хөхрөөл байж л байна. Сайндаа лод гаргаал өдөр цаагаал за нэг бороотод сааралтаад л. Тэр нөгөө нэг хан хормостоос хамааралтаар
Буюу тийм үү. Хөрөнгө оруулалтаас хамаатайгаар нэг жоохон барааж байгаа штэ. Гэтэл энэ их дэлхийг хардаа. Бүр өөр дээрээ хүртэл өчнөө бүсчлэл газарчлал. Тийм үү. Уул хангаа тал говьцолж гэж яах шиг. Яг тэрэн шиг амтд бол энэ итүгний охтууд байхгүй юу. Тийм учраас зүгээр л дэлхийг хүлээн зөвшөөрсөн шиг охтуудыг хүлээн зөвшөөр. Өөр үг байхгүй. Тэд нар юугаараа ялгаатай гэж нэг ингээд дүр төрхөөрөө ялгаатай. Нэг нь том, нэг нь жижиг юм шиг харагдана. Гэтэ тэр нь яг итүгийн шиг адилхан. Ухамжтай юу. Зүгээр л өнөөдөр л тэгж харагдаж байгаа юм. Маргааш нөгөө оногор охин шиг болчихно. Нөгөөдөр тэр бүлтгэр шиг нь болчихно. Хувьсах учраас өнөөдрийн дүр төрхөнд итгэх хэрэг байхгүй. Зүгээр аль нь сайхан бэ гэж дуудуулснаасаа болоод тэрлүүгээ байнга шуурж явах үзэгдэл учраас. Ямар соёл сайхан гэж дуудагдан түүнлүүгөө шуурж явах юмтэд учраас нэх тэрний хөлөнд чирэгдэж завах хэрэг байхчгүй. Ухамжтай. Хэрвээ дагаж хөлийг гүйцэнэ гэж бодож байгаа бол тийм үү. Нэг бол асар мэдлэгтэй, нөгөөг бол өвөөгүй тэнэг байж ижил дагаж чадна. Түүнээс шиг гүйцэх хэрэгтэй биш. Зүгээр л гайхаж амьдрахад болно. Яасан. Стас хариулт авна. За нөгөө тэйгүр. За амьдралдаа заавал нэгийг нь авч. Тийм үү? Өөрийнхөө амьдралыг хувьсгах хаас өөр аргагүй. Тийм биз? Тийм. Өөрөөр хэлбэл ханилахаас ханилаач тэр эмэгтэй гадал явдлыг дэрэгдээ үзэх чаргалыг идэх гэдэг бас сайхан. Тийм биз? Аялчих юм байна л та. Тэ? Өсөгчтэй суугаад аялчих юм байна л та. Тэр бүх хувьслуудыг хараж ямар сонин юм бэ гэж амьдрах нь өөрөө эр хүний зугаа байхгүй юу? Ухамжтай юу? Яг тийм зугаатай байх юм бол чи өөрөө хэр сонирхогч хүн бэ гэдгээс бас их хамааралтай. Олон хувьсгатхан төсвөрлөж чадахгүй бол нэх олон хувьсах эмэгтэйтэй ханилаад хэрэггүй. Өөрөө их адал явдал дуртай, өөрийгөө сордгих дуртай бол маш адал явдалтай. Их олон хувьсаж чаддаг эмэгтэйг нь аваа суучих хэрэгтэй. Тэгэх юм бол 5-2-ын таацал нэг бүлгөө. Ухамжтай, тогтвортой, буйртай байх юм бол тогтвортой хувьсдаг. Урт хугацаанд богино хувьсэл хийдэг эмэгтэйг авцсан. Өөрөө сонжууч жоохон дэггүй ирэх хүн бол тэр маш хурдан хувьсаж бүр нэг өдрийн дотор өчнөө дүр бүтээж чаддгаан авцсан уснан дээр. Тэгэх юм бол уйдахгүй. Өөр юм харж илдэвш хөлсөх гойж болохгүй. Тэгэхээр дэрэгдэх хувьсал жоохон удаашраад ирэхээр өөр хувьслуудыг харах чөлөөтэй болж байгаа учраас тэрнээс сэргийлээд эдвэхтэй хувьсагчаа дэрэгдээ авсан нь дээр. Гэхдээ өөрийн чинь хувьсах чадвараас илт хурдан байх юм бол бас л тэнцэтгэл нийлээгүй болмас хах цацал. За тэр хувьсагтхууныг уургалах ухаан байдаг аа. Төрөүний хэлдэг дэлгэх ухаан байдаг. Харин яг бүр яагаад гэдгийг нь ойлгохгүй эмэгтэй хүний хамгаалуулах хүсэл шүү дээ. Өөрт нь тийм үү бяр чадал, оюун ухаан, хүч чадал, эрх мэдэл, эд мөнгө бүгд байсан ч эмэгтэй хүн хамгаалуулах хүсэлтэй. Юунаас? Мэдхгүй. Яг ямар айдас байдгийг мэдхгүй. Зүгээр л хамгаалуулж ийн гэж бодохоор ад жаргалтай болчихдаг. Тэр онцгой мэт зүйлээсээ айдаг сонин амьтад. Тэгэхээр яг энэ эмэгтэй хүнийг хамгаалж байна гэдэг сэтгэгдэл төрүүлж чаддаг залуучууд дэлгэх ухаантай байдаг. Нууцтай тэр шүү. Тэгээд эмэгтэй хүний айдас чинь тогтворгүй шүү дээ. Шор голжноо сайн, сүүдрээ сайн, аргалнаа сайн. Бүр харилцан адил. Тэгсэн хэрнээ аслангаас айдаг. Жомноос айдаг байж нохооноос айхгүй.
хулганаас айдын байж чонноос айхгүй. Тэгэхээр эднэрийн айдас учиргүй. Ухамжтай юу? Ингээ баталгаатай нэг айдас байдаг. За. Чи царай муутай байна гэж. Тэр орон зайнаас үгүй үргэлж хумиж амьдрах хэрэгтэй. Тэгэх юм бол чамаас болсон ингээд толгой дээр чинь түүдэг асаадаг байхгүй юу? Тэгээд өөрийг нь соёлын төв гэж магтаж чадах юм бол дэлгэж болно. Нэгт. Нохомжтой юу? Тэгэхэд бол их үгийн баялаг хэрэгтэй. Нөгөөдгөр нь тэр тодорхойгүй айцаас нь хамгаалж чадах юм бол хоёрт дэлгэж болно. Ухамжтай юу? Гуравт нь өөрийг нь гайхшруулж барах юм бол бас дэлгэж болно. Харин баталгаатай амьдруулна гэх юм бол өөр бусд нь дэлгээд өгдөг юм. Ухамжтай юу? Өөрөө 3 нөхцөлд өөрөөлөөс нэг нөхцөлд дэлгүүлдэг байхгүй юу? Наад болчих. Сүүдийг нь ойлгосон. Баталгаатай амьдруулж чадна гэх нөхцөлд бусд нь дэлгээд өгдөг гэж. Эцэг их анд нөхөд тойрон хүрээлэгчт нь дэлгээд өгдөг байхгүй юу? Тэд нар энтэс гэд над чи яг сайхан баян хүн байна гэлөө. Тэ. Ятгаж байгаа дэлгээд өгчдөг байхгүй юу? За. Ухаж ойлгож дийлвэл чиний олц. Гайхамшигтай авахлаа. Нууц судар бичгээр юм бодлоо. Яа тэгээ эмэгтэй зүгээс энэ намайг их зэмлэнгүү хараад байна шүү. Эрх хөвгүүд байгаа учраас үгээ хэлнэ штэ би ч. Яста говтол сумаар нөхдөд. Авин зам бас тийж сайхан штэ. Тэгээ говтол шууралаа. Яахаар хурын дараах алаг цэцгийг чи харж ирсэн юм уу гоё? Баян бүрдийн ус яриад байна. Баян бүрд байна. Тэгэхээр л эмхтэй хүн цонголт байна чинь. Тэг хамгийн муу гэдэг эмэгтэйгээс хүртэл сайхан зан чанар гарч ирдэг. Олж чадвал баян бүрд шиг. Яг тэрийг нь өнгөлөөл тийм үү? Оттой цэцэг өслөө. Яваад байхаар тэр чигтэй сайхан болж байгаа. Энэ бол ур чадвар болгоо. Тийм байна. Тэгээд эмэгтэй хүнтэй хэр тулж ажиллана төдөө ч нэ сайхан ургадаг амтад. Яг л мод шиг. Тэгээ бас танаж хайчилж зарим нэг тийм хатсан мөчрүүдийг нь тастаж байхгүй бол бас их сагсаадаг нөхдүүд. Илжиг ихнэр хоёрыг өдөрт нэг удаа зодчих гэж нэг. Үгүй. Хятадтай үгүй тэр юу нэг илжигтэй болохоор. Тийм илжиг тийжээдэг амтдын л гаргалтай үг байх. Орс үг. Үгүй Орс үг санагдаад байна. Урагшаа. Тэгэхээр Монголд бол тийм юу байхгүй шүү дээ. Монгол ирчүүд ч юм болохоор эмэгтэй хүмүүс ч маш их дийдэлж идэг. Харин Монгол үг нь вэ шүү дээ. Эмэгтэй хүн, итүү хүн хоёр адилхан гэж. Наад чи гоё үг байна. Итүүн гэдэг чинь дэлхий ээж гэсэн үг. Тэ. Яг тэр дэлхий ээжигээ заримдаа хахир ааштай, заримдаа анхлун ааштай. Тэг гөрөөлөж амьдрахаас өөр аргагүй бүйтүүдээ чин гэрги гэж нэрлэдэг. Байн агна шүү дээ тэр чинь. Яг юу агнаад байгаа юм гэж. Тэр баясах орон зайг нь агнаж явдаг байхгүй юу. Тэр этүүгийн шиг ангийн талбар болоо байж явах та таарсан гэдэг. Монголын итүүгэн чи эрсдэс л дээ хизээч юу болох нь наамаг л шгөө. Яран доод яг тэрийн шиг эмэгтэйчүүдтэй. Ер нь байгалийнхаа өнгө аясыг эмэгтэйчүүд нь авч явдаг шүү дээ. Жишг нь энэ
хөх шар мөрний охтууд байна да. Яг цагаан будаа шиг юмнууд байдаг шүү дээ. Нэр бодсон ч яг тийм юм биш үү? Тэгээд цагаан будаа шүү дээ юм шнэ. Тэг баяглаад байгаа. Тэд нар чинь нөгөө нэг намайг болчигд цагаан будаан тийм үү тэг шимээр ургадаг да. Яг тэр ишгэ юмнууд байдаг байхгүй. Тэгээд намхан тажирхаа. Сибирих юм уу? Сибирих үү? Яг л тэсхэн хүүтэн шиг цөөн хідэн үгтэй тэсгэлдөө нөхдүүд байдэн шүү дээ. Монгол болохоор эрсдэс болохоор эмэгтэйчүүд аюу төсвөртэй байт юм байна. Дайшин чадвартай. Тэмцэх чадвартай байт. Тэгвэл Монгол эмэгтэйчүүд нь ямар гэж? Та нарын хувьд олон ч орноор олон ч эмэгтэй хүн үзэж явсан. Хамгийн олон ажилтан Монгол байсан л да. Тийм учраас дэрэгдээ уйдах юмгүй нэг эмэгтэйг сонгочоод байнга ширтэж суух боломжтой. Бусад газар бол ялчгүй нэгийг солихгүй бол болохоо байгаад байдаг л да. Сайхан хуглаа. Тэгэхээр та нар тэр орны эмэгтэйчүүдийг байгальтай харьцуулаад гараарай. Игээж хэлхэн. Яг зөвл бууж ин харин яг тийм юм байна бодсон ч бас. За. Ингээд өндөрлөө. Гэлээ. Зүгээр тав. Эмэгтэйчүүд итүг ихтэй зүртлэхээр их гоё юм байна. Тэр их таалагдлаа. Бас байгальтайгаа ажиллана гэдэг нь яг онч. Тийм байна. За зөв тав.